Манай найзууд ирж байгаа байх гэж горцсон чинь нэг танихгүй багийн санал асуулгын хуудас бөглүүлэх гэсэн гинэ. Сонгуул их гэж гинөө. Алив ээждээ өгчих. Би бөглөчих юм. Би аваагүй. Наадхыг чинь бөглөж явах цаг алга гэд буцаач гисэн. Иш охин минь дээ. Сонгуул гэдэг чинь иргэн хүний хувьд засаг төрөө сонгох маш чухал хариуцлагатай ажил шүү дээ. Үйлдэхээс өмнө толгоогоо жаахан ажиллаж бай тэнэг минь. Хайртай охид минь дээ. Ээжийнх нь үед бидэнд өнөөдөр их шиг ийм сайхан чөлөөтэй сонгох эрх гэж байгаагүй болохоор чөлөөт сонгуул гэдэг ямар их үнцэнтэйг ээж нь илүү мэдээд та хоёртоо ингээд үглээд учирлаад байгаа юм штэ. Уг нь зөв сайн засгийг өөртөө сонгож бүрдүүлэх бүрэн эрх иргэдэд одоо бүрэн байгаа. Даанч манай энэ зунаа шиг дэндүү хайхрамжгүй хандах юм да. Уучлаарай ээжээ. Охин нь одооноос хариуцлагатай ханднаа. Миний ухаантай охид. 30 жилийн өмнө Монголд төр засгаа чөлөөтэй сонгох эрх жинхэнэ утгаараа иргэдэд бүрэн олгогдоогүй. Дээрээс зохион байгуулсан хуурамч сонгуул болдог байсан.